Өнгөрснөөс өвлөж ирсэн өнөөдрөөр дэвжих өрнөх ирээдүйд өдлөн нисэх 3 цагийн алтан аргамж мөнгөн хэлхээ үндэсний их баяр наадам бод Хөг Монголын халуун түүх хамтын хүч гэгэн хүсэл гэрэлт оч бидээ. Тулгар төрийн 2234 их Монгол улсын 819 үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 ардын хувьсгалын 104 Чойболсон сум байгуулагдсны 94 Монгол улсын Хошообаатар маршал Хорлоогийн Чойболсонгийн мэндэлсний 130 жилийн ойн баярын мэндийг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчд нутгийн зон олон наадамчин та бүхэндээ өргөн дэвшүүлж мэдчилье. Ингээд өнөөдрийн баярын хурлыг нээж өгөхлөө хэмээн Чойболсон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ноён Гамболтын продюсер нь таныг энэхүү эндэрт хүндэтгэн урьж байна. Эрхэм хүндэт жижиг төлөөлөгчдөө эрхэм хүндэт Ахмад буурлууд залуу үеийн төлөөллөө. Та бүхэндээ Монгол төр нийгмийн нэр зүтгэлтийн бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд маршал Хорлоогийн Чойболсон агшны 130 жилийн өн баярын мэндийг дэвшүүлье. Маршал Хорлоогийн Чойболсон болон Монгол төрийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх орчин цагийн шинэ нийгмийг тогтолцоог хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмрэн оруулж удирдахч байсан бөгөөд түүхэн хувь заяа, түүхэн зүтгэл, эх орны үзэл бодол өнөөдөр бидний бахархах залуусын гэрэн дуурайлал болсоор байна. Түүний байгуулсан ажил үйлдэлсэн өв тусгаар тогтнолын төлөөх чин сэтгэлийг өнөөгийн болон ирээдүйн үеийнхэн үргэлж санаж хүндэтгэн тусаж явах бидний ёс зүйн үүрэг бөгөөд түүхийн үн бүхий өмнөх хүндлэл мөн Ийхүү түүхэн арга хэмжээнд зөвхөн дурсамж хүндэтгэл бус ирээдүйн хөгжил дэвшилд урам зориг авах эх орон зүйлсийг төлөвшүүлэх удирдагч анхны маршал Хорлоогийн Чойболсны мэндэлсний 130 жилийн ойн баярын хурлын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Тэртээ 1895 онд Дорн нутгийн Чойболсон сумын хөрсөн төрж Монголын тусгаар тогтнол шинэ Монгол улсын суурь үнцийг тавихад үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм хүмүүний ойн баярыг ийхүү улс орон даяар нутгийн зон олон судлаач эрдэмтэн төрийн зүтгэлтнүүд хамтдаа тэмдэглэж буйн бидний түүхээ дээдлэн хөндөж буй нэгэн бахархалд илэрхийлэл билээ. Хорлоогийн Чойболсон бол Монголын шинжлэл, төр улсын бэхжилт, боловсрол, соёл, батлан хамгаалах салбарын үндэс суурийг тавихад бодиттой үйл хэрэг тууштай удирдлагаар оролцсон эрхэмсэг гавьяатан юм а. Түүний үеэс Монгол бичиг
үсэгт тайлагдж боловсрол, эмнэлэг, үйлдвэр, цэрэг, дипломат харилцаа, эмэгтэйчүүдийн эрх зэрэг олон чиглэлээр шинэ алхмууд хийгдсэн нь өнөөгийн Монголын төрийн үндсийг нэг суурь болж үлдсэн мэлээ. Энэ түүхэн ой бол зөвхөн өнгөрсөн үеийн эргэн дурс хууль явдал бус өнөө бидний ирээдүйн хөгжил дэвшилт сургамж, урам зориг, эв нэгдлийн дуудлага болох учиртай. Тиймээс бид хорлоогийн чой басангийн амьдрал, үйл хэрэг, тэмцлийн замлаас сургамжилж их оронч сэтгэл, тууштай байдлыг өнөөгийн залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэг бас бидэнд байгаа. Эцэст нь энэ түүхэн арга хэмжээг зохион байгуулж байгаа нутгийн удирдлага, эрдэмт судлаачид, оролцогч бүх хүмүүст би талархал илэрхийлэхийг хүсэж байна. Маршал хорлоогийн чой басангийн түүхэн гавья нэр төр мөнх орших болтугай. Монголын төрийн алдар бадарчгай. Баярлалаа. Энэ хөтөлбөрөнд хүрэлцэн ирсэн та бүхэнд мэдчилгээ дэвшүүлж өгөх хэлнэ хэмээн Монгол улсын их хурлын гишүүн Тавг Сүрэнгийн Соронзон бол таныг энэхүү эндэрт хүндэтгэн орж байна. Монгол улсын тусгаар тогтнолд үнэлж оршгүй хувь нэмрээ оруулсан бүгд Монгол ард улсын Хошой Баатар маршал хорлоогийн чой басангийн мэндэлсний 130 жилийн оюун халуун баяр мэндийг та бүхэндээ хүргье. Маршал чой басангийн 130 жилийн ойг зохион байгуулах санаачлагыг Дорн таймгийн засаг дарга ёл засгийн газарт бол гаргасан. За энэ хүрээнд бол засгийн газраас 350 сая төгрөгийг бол одоо маршлынхаа ойн зохион байгуулалтын арга хэмжээнд хойролж өгсөн. За энэхүү төсвийг батлуулахын тулд одоо зүүн бүсийн гишүүд бүгдээрээ бол засгийн газарт бол хүсэлтээ тавьсан. За энэ одоо хүсэлтийг тавихад бас өөрийн зүгээс санаачлан ажилласан бас гишүүн боловчлон гишүүнийг бас дурдхан зүйтэй хаа гэж бодож байна. За хорлоогийн чой болсон маршлын 130 жилийн ой мэндийг зүүн бүсээ сонгогдсон Монгол Улсын их хурлын гишүүн Лувсан намсрын оюун эрдэнэ, Цагаан хүүгийн Идэрбат, Бухнагийн Отгонбаяр, Мөнгөн зогийн Ган хүлэг нарынхаа мэдлэгийг бас та бүхэндээ хүргье. За мөн одоо Дорн таймгийн чой болсон сумын гуугуул одоо миний багын найз Дашт Сэрэнгийн энх төвшин их хурлын гишүүнийхээ мэдлэгийг бас хүрэхтэй таатай байна. Өнөөдрийн 130 жилийн ойг арга хэмжээг зөвхөн одоо чой болсон сумын хүрээнд биш нийт Монгол улсын хэмжээнд олон одоо арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснийг бол дурдахад таатай байна. Ингээд өнөөдрийнхөө арга хэмжээг сайн зохион байгуулж байгаа Дорн таймгийн чой болсон сумын удирдлагуудаа бас баяр хүргье. Бүгдээрээ сайхан наадаарай. Баярлалаа. Одоо та бүхэнд мэдчилгээ дэвшүүлнэ хэмээн Монгол улсын их хурлын гишүүн Мягмар Сүрэнгийн Бадам Сүрэн таныг энэхүү эндэрт хүндэтгэн урьж байна. Эрхэмлэж яваарай хэмээн маш их итгэн эрхчлөө тусгаар тогтнолыг та бүхэнд үлдээвэ гэж энэ агуу хүн 20 дугаар зууны Монгол улсын хувьсгал 20 дугаар зууны Монгол улсын хөгжил дэвшил, аж үйлдвэржилт, боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбар гээд бүхий салбарт онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхэн үний төрсөн нутгийн цон олон та бүхэндээ болон энэ нутгийн уул усанд гүн үнэтгэл илэрхийлж маршлынхаа 130 жилийн баярын мэдлэгийг өргөн дэвшүүлье. Бүгд Монгол ард улсын Хошой Баатар маршал бүгд Монгол ард улсын 12 дахь ерөнхий сайд хорлоогийн чой болсон одоогийн чой болсон сумын нутаг тухайн үеийн Ачид бангийн хошуунд Хэрлэнгийн цагаан талбай гэдэг энэ ариун дагшин газар мэндэлсэн Монголын ард түмэнд өнөөдөр бүрэн эрхт туурга тусгаар өргөн уудан Монгол улсыг үлдээх нэгэн сайхан хүүг энэ нутагт төрүүлсэн байдаг. 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгалын удирдагчдын нэг Манлайбаатар, Чамсрангийн Дамжин Сүрэн,
1921 оны ардын хувьсгалын анхны 7-гийн 1 маршал хорлоогийн чоо болсон, 1990 оны ардын хувьсгалын удирдагчдын 1 Санжаа сүрэнгийн зориг гээд 20 дугаар зууны Монгол улсын хувьсгалуудын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгсэн энэ 3 хүмүүс манай дорны их талд Монгол улсын зүрхэн тушаа наран ургах энэ сайхан нутаг төрсөө. Тийм учраас бид бүхэн энэ нутгийн түүхэн хүмүүсээр омогшиж, энэ хүмүүсийн үр сад болж энэ сайхан нутагта эзэн болон амьдарч байгаадаа бол маш их баяртай байх учиртай. Өөрөөр хэлбэл бид энэ түүхэн хүмүүсээр омогших учиртай. Тийм ч учраас энэ онд маршлынхаа 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай засгийн газрын тогтоолыг гаргуулах ажилд бид сум аймаг, улсын хурлын гишүүд хамтран итгүү санаачлагтай ажилласан. Энэ хүрээндээ анх удаа засгийн газрын тогтоол гарч 12 дахь ерөнхий сайд маршал хорлоогийн чоо усангийнхоо түүхэн ойг тэмдэглэх хөрөнгө мөнгө шийдвэрлэх ажлыг зохион байгуулсан. Тэгвэл энэ ойг ухтаж Монгол улсын үе үеийн Дорнод аймгаас сонгогдсон гишүүд, аймгийн удирдлага, сумын удирдлага хамтран хавир боомт чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлэх, сумын төвөө нэгдсэн халаалт сүлжээнд холбох, мөн сумын төвд 2 орон сууцны барьд буюу 16 айлын төрийн албаагчдын орон сууц барих зэрэг бодит хөрөнгө оруулалтын ажлуудыг энэ нутгийн маршлынхаа үлгийн нутгийн ард иргэдэд зориулсан энэ хөрөнгө оруулалтын бодиттой ажлуудыг хийхээр ажиллаж, өнөөдөр нэг орон сууцных нь түлхүүрийг эзэд нь гардуулах ажил зохион байгуулагдана. Мөн замын ажил маань эрчимтэй өргөшилж байна. Мөн нэгдсэн халаалтанд толбох дахин нэг орон сууц барих ажлыг тус улсын төсвийн хөрөнгөөр хийж, энэ ойд зориулж бодиттой бүтээн байгуулалтын ажлаар бид бүхэн энэ ойгоо ухтах ёстой гэж үзэж, бас тодорхой хэмжээнд бид бас бэлдсэн гэдгийг хэлхэн зүйтэй. Тэгээ зөв хүмүүсээ сонгогдсон гишүүдийн хувьд энэ дээр цаашид нутгийн удирдлагууд ард иргэдтэйгээ хамтарч бас онцгой анхаарч ажиллах болно гэдгээ энэ ташрын та бүхэндээ хэлхэн зүйтэй. Тэгээ өнөөдөр бол маршлынхаа агуу түүхтийн нутгийн зон олонд хүндэтгэл үзүүлэх өдөр. Тийм ч учраас зөв хүмүүсээ сонгогдсон Дорнод аймгийн угуул гишүүд бүгдээрээ хүрэлцэн гэж аймаг орон нутгийн удирдлага, өмнө гишүүн сайдаар ажилласан манай болорчлон гишүүн гээд нутгийн зон олонд сэргийхэн за манай ахмадууд, зочид төлөөлөгчид олон хүмүүс өнөөдөр энд бас хүндэтгэл үзүүлж ирсэн байгаа гэдгийг та бүхэндээ бас онцолж хэлхэн зүйтэй гэж бодож байна. Тэгээд 20 дугаар зууны Монгол улсын түүх бол эдрээтэй төвөгтэй түүх байсан. Дэлхийн бүхэл улс орн дэлхийн 2 дугаар дайны дараа улс орнууд тусгаар тогтнолоо хамгаалах энэ бүрэн эрхт байдлаа хадгалахын тулд чамгүй их тэмцэл хийж явсан. Энэ дунд манай маршал хорлоогийн чоо болсон бол 1945 онд чөлөөлөх дайны дараа бүх монголчуудаа нэгтгэх, даяар Монгол энэ хөдөлгөөнийг өрнүүлэх, тэгээ Монголдоо нэгдэхийг урьсан ийм энийг эрмэлзсэн ийм томоохон түүхэн үйл явдал бол энд болж өнгөрсөн гэдгийг бас зориуд өнөөдөр энд хэлхэн зүйтэй. Хөлбөмбөр сумын түүхт 80 жилийн энэ хэдхэн хоногийн дараа тохино. Энд мөн л Монгол улс руугаа тэмүүлсэн энэ Монголынхаа гал боломжтод нэгдхийг хүссэн энэ олон Монгол туурхтан монголчууд энэ 20 дугаар зуунд бол маш том үйл хэргийн төлөө тэмцсэн. Энийг бол удирдан манлайлж байсан манай маршал хорлоогийн чоо болсон байсан. Тэгээд дахин та бүхэндээ энэ түүхэн маршлынхаа 130 жилийн баярын мэдлэгийг өргөн дэвшүүлье. Бид бүхэн цаашдаа та бүхэнтэйгээ хамтарч маршлынхаа нутгийн зон олон энэ уул усанд хэрэгтэй бүтээн байгуулалт бодит дэмжлэг үзүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Анхаарал татуулсан та бүхэндээ баярлалаа. Сайхан наадаарай. Баярлалаа. Баярлалаа. Энэ хүлээхэнд хуран цугласан Чойбсон сумын нутгийн зон олондоо мэдчилгээ дэвшүүлнэ хэмээн Монгол улсын их хурлын гишүүн асан Чойбсон сумын уугуул Хаянгагийн болор чулуун таныг энэхүү эндэрт хүндэтгэн урьж байна. За өнөөдөр Монгол улсын маршал, Монгол улсын баатар, хорлоогийн чоо усангийн маань
Мэддий 130 жилийн ойн баярын арга хэмжээ эхэлж байна. 130 жилийн ойн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ энэ баярын хуралд сууж байгаа бүх чавсанчууд, дорнчууд та бүхэндээ энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Чавсан бол Монгол улсынхаа хөгжил цэцгэл тусгаар тогтнолын төлөө метршгүй тэмцэн ажиллаж байсан тийм агуу хүн. Ийм хүн манай Дорнот аймагт Чавсан цуманд төрж өснөөр бид бүхэн бахархаж явдаг. Аргагүй Монгол Дорночууд төдийгүй монголчуудын бахархад хүн. Чавсангийн хэлсэн үг байдаг. Эрхчлөө тусгаар тогтнол их үнцээр олдгоо. Энэ үхнийг та бүхэнд маш итгэн хүлээлгэв, хайрж яваарай гэж загсан байдаг. Би ганцхан жишээ хэлэхэд эх орны дайны үед 1942 оны 6 сарын 22-нд Орос руу германууд довтлоход маргааш нь дэлхийн улсуудаас анх удаа Монгол улс Гитлерийн Германд дайн зарлаа. Ингээд бүхнийг фронтод бүхнийг ялгдаг гэж зориулж тусламжийн гараа чадан ядан Монгол даяар хөдөлж тусалсан 500 мянган актморд 485 мянга баг 500 мянган актморд түүний тал нь бэлгэнд талын өчүүхэн баг үнээр худалдсан байсан Монгол ард эскадрил танкийн баригад дулаан хувцас тэр үеийн ангийн баригадуудыг бүх аймаг сумдад гаргаж зэрлэг гахаа болон гөрөөс хандгаа бүх бүхэл ангийн махаг бас Оросд илгээж байсан дулаан хувцас илгээж байсан тухайн үед Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 55%-ийг бүхнийг ялгах бүхнийг фронтод гэж зориулж байсан юм аа. Тийм ч учраас Сталин ийм жижигхэн Монголоос ийм их тусламж ирлээ юу гэж толгойс ихэж гайхаж ирсэн гэж байна. Тийм ч учраас Монгол улсын тусгаар тогтнолын төлөө Сталин чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг юм аа. Монгол улсын хувьд. Би 4 жилийн өмнө Чавсангийн маань унган хүү Инкватор генералыг цэргийн аташааж Москвад байхад бид хоёр ялтын музей үзэж байсан. Тэгэхэд 1945 оны 2 дугаар сард болсон 3 улсын хэлцээр Англи, Америк, Орос, Черчилль, Рузвельт, Сталины энэ ялтын хэлцээрээр 11 асуудал хэлцэхэд эхнээсээ 2 дугаарт нь Монголын тусгай тогтнолын асуудлыг хэлцэх асуудал байсан. 1 дугаар асуудлыг хэлцээд 2 дугаар асуудал дээр Америкийн тал бол Английн тал татгалзаж байсан. Ингээд хурал маргааш хүртэл завсарж байсан түүхэн дээр тэмдэглэн үлдсэн байдаг юм билээ. Сталин заавал энэ асуудлыг хэлцэж байж цаашаа явна гэж бос асуудлыг хэлцнэ гэж ингэж тулгаж байсан. Тийм ч учраас нөгөө хоёр том өрн манай улсын тусгай тогтнолыг бас хүлээн зөвшөөрсөн юм аа. Үнэхээр энэ бол Чавсангийн түрүүний хэлдэг бүхнийг алд бүхнийг фронтод гэж дэнчин тавьж эх орны дайнд оролцож байсны бас ач гавьяа тэр хүний хол ухаан юм аа гэдгийг бас хэлэхэд бас таатай байна. За бид бүхэн энэ агуу хүний төрсэн газар миний хөвч гисэн төрсөн өссөн үүгээр бахархад та нарын адил бас бахархаж явдаг хүн. Тийм ч учраас өнөөдөр бид бүхэн энэ өнөөдрийн 130 жилийн ойг тэмдэглэх баяртаа бас баяр ёслолын байдлаар олж байгаагаа хэлэхэд таатай байна. Ингээд та бүхэн маань наадмаа сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэ Чавсангийнхаа 130 жилийн ойг ёсол төгөлдөр сайхан дурсам дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн өрөөё. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Ингээд Чавсан сумын нутгийн зан олонд мэдчилгээ дэвшүүлсэн нийт эрхмүүдтэй дахин баяр хүргэж амжилтын дэдийг хүсэн өрөөё.
Одоо өнөөдрийн баярын хурлын маань шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа инхүү эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд энэхүү тайзнаа Монгол Улсын их хурлын гишүүн Мегмар Сүрэнгийн Бадам Сүрэн, Монгол Улсын их хурлын гишүүн Савг Сүрэнгийн Соронзон бод, Монгол Улсын их хурлын гишүүн Шинбаярын Бямг Сүрэн, Дорнод аймгийн засаг дарга Шүхэртийн Ёл, Дорнод аймгийн Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ганх хуйгийн цолмон нарыг энэхүү тайзнаа хүндэтгэн урьж байна. Мөн улсын хурлын гишүүн асан чоглосон сумын уугуул Хаянгагийн Болор чулуун таныг энэхүү тайзнаа хүндэтгэн урьж байна. Ингээд өнөөдрийн минь бэлэг дэмрэлт өдөр алдар гавьяага үнэлүүлэн шагнагдж байгаа эрхмүүдийн нэрийг зархан тунхаглая. Төрийн дэд шагнад хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн модонгоор хорлоогийн даш дөрж танд баяр хүргэе. Мөн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн модонгоор Балдан Дүнхрийн алтан гэрэл, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн модонгоор Загдын Дамдын жав, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн модонгоор иш жамцын пүрэв нар шагнагдсныг та бүхэнд дуудахад таатай байна. Ингээд энэхүү эрхмүүдийг тайзнаа хүрэлцэн ирж шагналаа гардаж авна уу хэмээн урьж байна. Өнөөдрийн бэлэг дэмрэлт өдөр хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн модонгоор шагнагдж байгаа дөрвөн эрхэмдээ бүгдээрээ эрүүл энх саруул сайхныг хүсэн өрөөж алга ташлахаар баяр хүргэе. улаан тугийн модонгоор шагнагдж байгаа хорлоогийн даш дөрж Балдан Дүнхрийн алтан гэрэл, Загдын Дамдын жав, иш жамцын пүрэв нартаа эрүүл энх саруул сайхныг дахин хүсэн өрөөё. баярлалаа. Үргэлж төлн төрийн дэд шагнал алтан гац содонгоор шагнагдж байгаа эрхмүүдийн нэрийг зарлан тунхаглая. Төрийн дэд шагнал алтан гац содонгоор Жамбал осрын Бадарчин, төрийн дэд шагнал алтан гац содонгоор
тогтохын чагсад төрийн дээд чагнад алтан гад содонгоор дашнимын товууд орж төрийн дээд чагнад алтан гад содонгоор дэмбэрлийн гам долгоор алтан гад содон хүртсэн эрхмүүдийн нэрийг дахин залхамнуудыг Жамбалосрын Бадарчин тогтохын чагсад дашнимын товууд орж төрийн дээд чагнад алтан гад содонгоор дэмбэрлийн гам долгоор төрийн дээд чагнад алтан гад содонгоор дамдингийн цэрэн дөрж төрийн дээд чагнад алтан гад содонгоор бэмбэн бүрсүрнээр шагнагдсан байна. Та бүхнийг хайцнаа хүрэлцэн ирж шагналаа гардаж авахыг урьж байна. төрийн дээд чагнад алтан гад содонгоор сандагдоржийн алтан цэцэг төрийн дээд чагнад алтан гад содонгоор дамдын сүрэнгийн бишүү гарам төрийн дээд чагнад алтан гад содонгоор сэндочрын энх туянаар тус тус шагнагдсан байна. Та бүхнийг тайзнаа хүрэлцэн ирж шагналаа гардаж авах нөө хэмээн урьж байна. Мөн төрийн дээд чагнад алтан гад содонгоор банзрагчийн мөнх туяа төрийн дээд чагнад алтан гад содонгоор цэнд сүрэнгийн мөнх цэцэг чагнад алтан гад содонгоор намсрай давгийн алтан цэцэг нар өнөөдрийн энэ бэлэг өрөөлт өдөр тус тус шагнагдаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.
хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдаж байгаа эрхмүүдийн нэрийг зарлан дуудъя. Хөдөлмөрийн хүндэт медалаар Ивановын Дорж ханд. Хөдөлмөрийн хүндэт медалаар Намсрай давгийн Мөнгөн цэцэг. Хөдөлмөрийн хүндэт медалаар Сэрэн-Дөржийн Наран нар тус шагнагдсныг та бүхэнд дуудахад таатай байна. Хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдаж байгаа 3 эрхэмдээ ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж, эрүүл их саруул сайхныг хүсэн өрөөё. Засгийн газрын шагнад соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Дашбалдангийн мөнх цул. Засгийн газрын шагнад улсын бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Бямбагийн гам цацрал нар тус шагнагдсан байна. Та бүхнийг хайцнаа хүрэлцэн ирж шагнадаа гардаж авна уу хэмээн урьж байна. Чанал одонгуудыг даргуулж дууссан тул Монгол Улсын их хурлын хүндэт гишүүдээ суудалдаа буцаад тухлан сууно хэмээн урьж байна. Одоо Дорнод аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан эрхмүүдийн нэрийг зарлан дуудъя. Дорнод аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Мегмарын Буян ханд. Дорнод аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Ган Туяагийн Ган Долгор. Дорнод аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Анбаатрын Алтан очир нар шагнагдсан байна. Та бүхнийг тайзнаа хүрэлцэн ирж шагнадаа гардаж авна уу хэмээн урьж байна. Аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан эрхмүүдийн нэрийг дахин зарлан дуудъя. Аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Мегмарын Буян ханд, Ган Туяагийн Ган Долгор, Анбаатрын Алтан очир. Дорнод аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Батсүхийн Наранбаатар, Зинагийн Сонгуйд, Алтангэрлийн Бадам, Цэрэнбалжаагийн Намжилмаа, Сүхбаатрын Гэрэлмаа, Бадарчингийн Төмөрбаатар нар мөн тус шагнагдсныг та бүхэнд дуудахад таатай байна.
аймгийн тэргүүний ажилтан цол нэмгээр шагнагдсан эрхмүүд та бүхнийг тайзнаа хүрэлцэн ирж шагналаа гардаж авна уу хэмээн урьж байна. шагнагдсан эрхмүүдийн нэрийг дахин зарлан дуудъя. Бадарчингийн Төмөрбаатар, Сүхбаатарын Гэрэлмаа, Цэранбалжаагийн Намжилмаа, Алтангэрдийн Бадам, Зинагийн Сонгуй. Дарнадамгийн засаг даргын жуулч бичгээр шагнагдаж байгаа эрхмүүдийн нэрийг зарлан дуудъя. Молмын Ганбаатар, Нарангэрлийн Цэцгэ, Бүрүсрэнгийн Хөдөр чулуун, Янжингийн Отхон жаргал нар өнөөдрийн энэ бэлэг дамжралт өдөр Дарнадамгийн засаг даргын жуулч бичгээр шагнагдаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Шагнал хүртэж байгаа нийт эрхмүүдэд ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг дахин хүсэн өрөөё.